За үзэгчдээ орой мэнд хүргэе. За энэ удаагийнхаа лайваар бид бас маш сонирхолтой гэгээлэг сайхан мэдээг дуулгах гэж байгаа юм шүү. За тэгээд шеэр хийгээд найзуудаа ураад урлагийн соёлын шинэ бас сургаг гоё мэдээллийг бас түгээгээрэй гэж хүсье. Тун удахгүй бид хоёр одоо ярилцлага эхлэх болно тийм ээ. За мэдээллийг найз нөхдөдөө харамгүй хуваалцаарай. За дахин орой мэнд хүргэе. За дуутай, хууртай, наргаантай, наадаантай, хөдөлмөрч зон олны төлөөлөл болгож энэ эрхэм нэгэн бүсгүйг урьж одоо энэ удаагийнхаа шууд ярилцлагыг хийх гэж байна. За өөрийгөө танилцуулаад бас мэдчлэх үү тийм ээ. За намайг Чулууны цолмон гэдэг Монголын үндэсний олон нийтийн радио телевизэд Брэд мэдээний хөтлөгч сэтгэлч редактораар ажилладаг. За Дорнот аймгийн Цагаан ус сумын Харьяат товчхондоо бол нэг иймэрхүү хүн байна. Микрофоныг авч ярих байсан уу? Зүгээр яаж ярих байсан бэ? Зүгээрээ. За бит хоёрын өнөөдөр За бит хоёр өнөөдөр маш сайхан мэдээтэй. За өмнө нь 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Минд амар Брядны гэдэг ийм сайхан тоглолтыг бас одоо Улаанбаатар дахь Бряд зон олондоо зориулж зохион байгуулсан байгаа. За энэ үеэр бас мөн гайхалтай үзэсгэлэн худалдааг зохион байгуулсан маш олон одоо Бряд зон олон тий олонний төлөөлөл энэ хотод ажиллаж амьдарч байгаа Бряд түн маань хуран цугулсан нэгэн үчиг маш сайхан дөргөө тэгээ дурсамж дүүрэн өнгөрүүлсэн ийм гайхалтай үч болсон байгаа. За энэ гайхалтай үчиг бас дахин амьлуулахаар одоо Минд амар Брядны тоглолтоо бол одоо Дорнот аймгийн нутагт бас тоглохоор бас ийм сайхан мэдээг та бүхэндээ дуулгахаар бид хоёрын одоо ирээд байгаамаа. За энэ тоглолтынхаа талаар одоо яг танаас өөрөөс нь бас сонсъё тийм ээ. Яг хэдний өдөр хаана зохион байгуулагдахын тэгээ яг хичнээн хүний одоо
багтаамжтай байхын. Одоо өмнө нь бол яг ресторан, тайж ресторан зохион байгуулагчсан яг 240 үний судалдаг яг хязгаартай байсан тийм үү. Энэ удаа бас хязгаар тогтоох уу гэдэгт бас мэдээллийг бас авъя. За, юуны өмнө одоо шууд харилцаа гэж яриад байгаа шүү дээ. Шууд харилцааныг үзэж сонирхож байгаа. Үзэгчтэй орой мэнд хүргье. Бүгдээрээ сайхан хаварч гинөө. За, Викторийн лайвын дуу шүү аятайхан явж гинөө. Хэр сайн гаргацтай сонсогдож байна вэ? За, өнөөдрийн Чарлсон цэг юмэн сайтаар бид бүхэн Минь дамар бурайдны төслийн талаар мэдээлэл бас энэ төслийн хүрээнд зохион явагдаж байгаа тоглолт одоо төслийн худалдаа үйл ажиллагааны талаарх мэдээллийг товчхондоо өгөх гэж байна. За 2 сарын 25-нд Улаанбаатар хотод уран бүтээлч залуусын уран бүтээлчдийн нэгдлээс зохион байгуулсан Минь дамар бурайдны тоглолт үзэсгэлэн худалдаа маш амжилттай сайхан өрнө дэлгэрч дүүрсэн байгаа. 25-ны өдөр гээд нэг өдөр тоглоод бид бүхэн тайж ресторантай хамтраад зохион байгуулж эхэлсэн. За тэгсэн чи одоо юугүй билет такс зарагдаад эхэлсэн чи ердөө 2-3 цагийн дотор нөгөө хүний хязгаартай байсан учраас нөгөөх нь пар гэд дууссан. Билет 2 өдөр тоглосон. Тэгээд тэр чинь нөгөө засгийн газрын шийдвэртэй холбоотойгоор анханасаа нөгөө ресторан сонгосон байхгүй. Тэгээ ресторан сонгоод болох газараа тоглолцоод байжсэн чинь нөгөө шийдвэр маань цуцлагдаад соёл урлагийн үйл ажиллагаа нээгдээд эхэлсэн. Тэгээ за хааштай нөгөө тоолсон газараа ингээ хүн амьтантайгаа ингээ бүгд хамтарч ажилланыг тохирсон байсан болохоор одоо боли гэхээсээ одоо нэгдүгээрт хүмүүс маань болох газараа мэдсэн болохоор гэж бодоод хоёрдугаарт бас хүмүүстэй хамтарч ажиллах хүмүүстэйгээ ярьчаад ингээ боллоо гэж бас нэг эвгүй санагдаад тийм ээ. Тэгээд тэр тайж ресторантаа амжилттай зохион байгуулсан. Тэгээд ерөөсөө такс зарагдал 2-3 цагийн дотор нөгөө 240 такс маань пар гэл судлаараа ширээ-ширээгээр аваад дууссан. Тэгээд одоо баг ойрхон байсан бол зарим нь барьж авч зодох нэ гэдэг шиг. Баахан утасны цаанаас загнуулаад тэгээд үзэгчдийн хүсэлтээр дахиад 26-ны өдөр сунгаж тоглолтоо зохион байгуулсан, үзэсгэлэн худалдаагаа зохион байгуулсан. За үзэсгэлэн худалдаанд манай 20-од хүмүүс урлаг уран бүтээлээ болон гар урдлал, эдийн ундааны зүйл, дээл хувцас, одоо модон эдлэл уралдаг дарагчид гэх мэт хүмүүс маань оролцсон. Маш сайхан амжилттай болсон. За тэгээд тоглолтоо 2 өдөр тавьсан. За 500-аад хүн ерөнхийдөө урилгатай болон одоо такс худалдаж явсан анги хам толнороо нутаг нугаараа ирсэн. Ингээд 500-аад зочинтой 2 өдөр ингээд нэгжгэр сайхан тоглолт болж өндөрлсөн. Улаанбаатар хотын тоглолт маань. Тийм шүү дээ. Одоо би нөгөө бас үзэх хүмүүст маань хэр ер нь хүрсэн болдоо мэдээлэл гэж бодож исэн байхгүй юу? Бас тэрүүхэндээ бас эргэлзээд тэгээд яг тайж рестораны яг ингээ гадаа үүднээс ахуулаад ингээ маш олон хүмүүс ингээд цугларсан. Тэгэхээр ингээд бүр сэтгэл юм айгүй гоё үеиг болоод ирж байгаа байхгүй юу. Тэгээд энэ бас яг энэ урлаг уран сайхан тэгээ яг энэ бюро зам олондоо зориулсан юм гоё тоглолт зохион байгуулж байгааг нь та нарт бас айгүй их бахархах баярлах сэтгэл бас төрсөн. Бас ташрамд нь хэлж амжилттай л шүү дээ. Баярлалаа. Нөгөө пигрүүлнэ гэж нэг үг гарсан байгаа шүү дээ. Ер нь тайж зэрэг пигрүүлнэ гэдэг шиг харин тэ 2 өдөр тайж рестораныг ерөнхийдөө бурайд төмний одоо хөл хөдөлгөөнд дарагдаж пигрүүлсэн. Тэгээ маш сайхан болсон. Ойрдоочоос нөгөө 2 жил цар тахалтай холбоотойгоор уран сайхан олон нийтийн үйл ажиллагаа 20-той байсан. Тэрний дараа одоо 20 тавигдсны дараа хийгдсэн болооч тэр юм уу. Нутаг нугийнхан ойрд биевинтэйгээ уулзаагүй хүмүүс бас тэнд уулзаж сонин сорго сайхан мэдээлэл солилцож энэ бас урлагийн маструудынхаа дуу хоорыг сонсож, урлагийн залуучуудынхаа дуу хоорыг сонсож бурайд одоо гэдгээрээ одоо омогшиж бахархаж тэнд 2 өдрийг 2 үчиг сайхан өнгөрүүлсэн байх гэж бодож байгаа. Тэгээ маш олон талархлын зурус, маш олон талархлын одоо утас ирсэн. Тэр болгонд л одоо бас баярлж л байлаа. Бид зохион байгуулагчдын зүгээс сайн дураараа бүр хандуу өргөсөн байсан тийм. Тий. Бүр Хинтэн аймгийн Батчирд сумын харьяат өндөр настан залгаа нэрийн гэх юм блэ? Долгармаа гэсэн. Тий. Долгармаагаа чи бүр Багнуурт амьдардаг гэн. Тэгээ 3 хоногийн өмнө догтлоод ирсэн. Тэгээд тэр тоглолт болж байхад нь бүхэл уран бүтээлчд нь бэлэг өгмөр байна. Тоглолтын дундуур нэг гэсэн гээд байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө хүүхдүүд нь тэн чин зохион байгуулалтын үйл ажиллагаа болж байгаа учраас ингээ хүн болгонд ингээ та бэлэг бариад байж чадахгүй. Цаг хугацааны хувьд ч гэсэн давчуу байна гэх. Би тэгвэл тэр зохион байгуулж байгаа хүмүүстэй намайг нэг холбоотох гээд. Тэгээд тэр нөгөө утасны дугаар байгаа юм чинь охин холбогдоод нэг орой. Тэгээд
одоо Бурятынхаа үс соёлыг дээдэлж хүндэтгэж энэ үйл ажиллагаа зохион байгуулж байгаа залуучуудаа талархлаа илэрхийлж одоо ханд өргөж байна үйл ажиллагаанд зориулж гээд Хинтээ аймгийн өндөр наснд олгормаагүй ханд өргөсөн бас Дорнот аймгийн Цагаан Уул сумын гарьяат гар урлаг идэг Дорж Пагм гээд багш байдаг. Тэр нас Ахмад багш. Тэр багш маань бас өөрийн сэтгэлийн хандваа өргөхгүй болохгүй гээд бас ханд өргөсөн байгаа. Ер нь бол хүмүүст маш их нэг сэтгэлд хүрсэн сэтгэл хангалуун 100% гэж байдаг бол даавтаа 200% сэтгэл ханамжтай байсан байлээ. Тий. Маш сайхан үйл ажиллагаа боллоо л гэх хүн болгон маш их талархлын пост, талархлын захиа, талархлын одоо утас ирсэн. Тэндээс нь бас бид хүн бас маш их урам авсан тий. Тэгээ бас энийг хүмүүс маш өргөн утгаар нь ганц ингээд урлагийн тоглолт гэдэг талаас нь харахтаа биш. За бас энэ дуу хоор өв соёл, бурайд зан заншил бусад яснаас ондоош тэр онцлогийг ойр ойрхон ингэж одоо дуу хуураар дамжуулж олон нийтийг урайлж явах урлаг уран сайхнаар ямар нэгэн олон нийтийн хамарсан үйл ажиллагаар урайлж ингэж одоо вакцин маркаар одоо ингэж явуулж явах нь зөв зүйтэй юм а гэдэг талаас нь ингэж харсан хүмүүс маш их байна. Тийм, үндэсний хувцастайгаа ирсэн байсан. Тийм, үндэсний хувцастайгаа ирсэн. Ерөөсөө үндэсний хувцастайгаа ирж үзээрэй бариараа гэж уриалсан бол ердөө байхгүй шүү дээ. Өөрсдөө сэтгэлийн дуудлагаараа өөрсдийнхөө л тэр омогшил ур ухаанаар тэр өөрсдөө хувцлаад үндэсний хувцастайгаа ирсэн. Залуучууд ч байсан, ахмад үеийнхэн маань ч байсан, дунд үеийнхэн маань ч байсан. Насны хувьд бол тэртээ нөгөө нүд баясгасан сайхан үзээ. Одоо өнгийн цэцэг шиг л хүмүүс тэнд чинь. Тэгээ тэр хувцснуудын тайлбарыг нь одоо нөгөө Чингис ах бас тайлбарлаж өгсөн. Тий. Малхай онцлог. Маш олон янзаар тайлбарладаг тий. Тэгээ энийг хүн болгон өөрөөсдийн сонссон үг түүхийнхээ дагуу ерөнхийдөө тайлбарлаж одоо явдаг л да. Тэрнээс яг энэ тгсэн юм гэдэг юм яг тийм тогтсон дүрэн бол байхгүй тий. Тэгтээ бас энэ сайхан гайхалтай үчиг Дорнот аймагт. Тийм, Дорнот аймагт байх нэ. Тэгээ энэ тоглолтын дараа Дорнотоос орон нутгаас маш их юу ирсэн, санал ирсэн. Орон нутагт ирж тоглооч, орон нутагт хизээ ирж тоглох гэж байна. Тэр тусмаа да ялангуяа Дорнот аймагт чинь 4 бурайд сум байдаг. Тэгээ 13 сумтай, энэс 4 бурайд сум. Тэрэн дотор бас хүн ам хамгийн их олонтой сумд 4 бурайд сумд байдаг байхгүй. Тэгээ бурайд сумдуудаас урилга одоо хүсэлт их ирсэн. Дорнот аймагт бас ажиллаж амьдарч байгаа бурайдуудаас маань бас дуу хоорон дуртай Дорнот нутгийн бас үзэгч түмнээс маань бас бурайд биш одоо халах бараг үзэмчин гэдэг 4 ясны үлгэн нутаг шүү дээ. Дорнот нутгийн бас үзэгчдээс маань маш их санал ирсэн. Тэгээ битгэд нэгэнт ингээ бүрэлдэхүүн хүмүүсэд хэдүүлээ ингээд энэ төслийн анхны шатыг шавыг тавьж байгаа юм чинь уран бүтээлчдийнхээ цаг зав Дорнот аймгийн театрын цагийг тааруулж байгаад нэг ус хийгээд ирэхэд буруутах юм байхгүй гэж хэдүүлээ ярилцаад тэгээд 4 сарын 2-нд Дорнот аймагт 18 цагаас хөгжим драмын театрт тоглохоор одоо ингээд цаг нараа тоглоод ажилдаа ороо явж байна. Тэгээд өнөөдөр надтай хамт бусад уран бүтээлчд маань ирэх ёстой байсан боловч нөгөө газраа хэдүүлээ анх нөгөө залуучдын холбоон дээр хэдүүлээ хийжсэн шүү дээ. Тэгж ойлгоод харин тэгж ойлгоод нөгөөддөө газраа буруу хэлээд би буруутан болоод одоо ингээд ганцаараа ганцтай чинь ганцаардахгүй гэдэг шиг ганцаараа сууж энэ тэгээд гол нь би нааша үндэсний телевизээс нааша явах ойрхон нөгөө хэд маань дандаа зүүн бүсийн хүмүүс байхгүй юу. Тэгэхээр амжсангүй тэгээд яг багшийн дэдийн тэнд ерөөсө хөдөлгөөнгөө 20-30 минут зогслоо. Хөдөлгөөнгөө 40 минут зогслоо гэсэн хүмүүс л байна. Яг төвчрлээ. Одоо баахан загнууллаа нөгөө уран бүтээлчтэй одоо залуучдын холбоон дээр гээд хилцсэн байсан чинь тэндээ очиход нөгөө чинь цаг нараа тааруулчаад ээжэдэг. Төгжрлийг тооцоолчоод ээжэдэг. Тэгтэл би хаа байсан ардаар хороолт өөрөө ганцаараа ирчээд нөгөө эдгээ морьсон хүн шиг төөрүүлээ тэнд очиж байгаа юм шиг төгжрөл дотор. Тэнгүүтээ өөр ажилласаа нааш гараад гүйчих байгаа юм шиг. За энэ ч тасалбар асуусан байна. Ямар үнэтэй гээд? За тэнд коммент жоохон биш тий. За за мэндэ. За дараагийн нөгөө лайвд бас явагдана. Манайхан бас лайваа сайн шеэрлээ. Дорнотын группүүд рүү, Бурайд сумдын группүүд рүү, Хинтийн группүүд рүү маш сайн шеэрлээрээ. За тэгээ тоглолт маань 4 сарын 2-ны хагас сайн өдөр амралтын өдөр тааруулж байгаа. Бас орон нутгаас хүмүүс бас ирэх байх гэж тооцоолсны үндсэн дээрээс 4 сарын 2 хагас сайн өдрийг тааруулж сонгож авсан байгаа. Тэгээд 18 цагаас тоглоно. Тийм болохоор Бурайд сумдын групп рүүгээ болон Дорнотын групп рүүгээ маш сайн шеэрлээрээ мэдээллийг маань цааш нь харамгүй сайн түгээж өгөөрэй гэж хэлсмээр байна. Тасалбарын тоо
хязгааргүй. Ер нь бол Дорн тамгийн театр маань Хөгжим 600 драмын театр. хөгжим драмын театр. Дорн тамгийн Алдан гадаа сууданд хөгжим драмын театр. Дорн тамгийн уралдаан нэрмжит. Тэгээд театр маань 600 орчим хүний судалтай. Тэр нэг удаа тоглоход 600 хүн тоглолтод маань хамрагдаж байна гэсэн үг. Ганц тоглолт биш бас үзэсгэлэн худалдаа маань бас явагдана. Тий. Тэнд одоо бородууд ямар эдийн ундаагаар одоо брэнд болгож зочдоо дайлт юм те. Тэр брэнд бүтээгдэхүүнүүд болон дээл хувцас, гар урлал, ном, зохиол, бородтой холбоотой одоо юу л байна. Тэр бүгд маань үзэсгэлэн худалдаанд маань үзэсгэлэн маань бас дэлгэгдэх нэ. Тэгэхээр үзэсгэлэн маань 4 сарын 2-ныхоо 14 цагаас эхэлнэ. Тэгээд бас нөгөө энд болдог шиг л өдөржингөөл тэнд. Ужигналтнаа л гэсэн үг. Гэхдээ би бас бодож юм л да. Одоо яг тэр нөгөө нутагтаа очиж хийж байгаа учраас үзэгчдийн санал хэрүү ахаад ирвэл 3-ны өдөр тоглох болоо. Боломж харин байгаа болоо. Үзэгчдийн санал ер нь ирэх магадaltaй болоо гэж зохион байгуулагчдын зүгээс бас их бодож байгаа. Ер нь тэрийгээ бас тооцоолсон байна. Тооцоолоод ерөнхийдөө тооцоолох нь ч яах вэ? Ингэж л байгаа л да. Зар яваад ихснээс бас чатаар, утсаар ер нь маш их лавлж байгаа. Тэгэхээр бас 4 сарын 2-ны хагасын өдөр 18 цагаас тоглолт маань явагдаж байгаа учраас хэрвээ эхний одоо зэрэгтэл бүрдээ дахиад үзэгчдийн одоо санал ирэх юм бол 20 цагаас дахиад 21 цагаас ч юм уу тухайн өдрөө ингээд одоо ерөнхийдөө ингээд үзэгчдийн ханд багцаа харагдаад эхэлнэ шүү дээ. Тэгээ 5 дахь театрын кассаар билет маань худалдаалагдаад эхэлнэ. Баасан гарагаас эхэлнэ. Баасан гарагаас. Тэгэхээр нөгөө үзэгчдийн бас санал тийм харж агаад 2 удаа тоглох уу, 1 удаа тоглох уу гэдэг бас шийдэх байх. Тий. Тэгээ яг үзэгчид ингээд санал тавиад одоо эхний зэрэгтэл дүүрчих юм бол 2 дахь тоглолтыг одоо нэгэн төцөм чинь бидний хувьд тоглоход бол татгалцах зүйл байхгүй шүү. Харин дуртай олон л хүмүүст бариад ухаараа хүргэж ивэл одоо бидний тоглолтын үр дүн, бидний үйл ажиллагааны үр дүн шүү дээ, тий. За энэ комментоос одоо мэндэ, орой мэндэ сайхан тоглолт болсон шүү гэж байна. Амжилт тасалбарын талаар сайн мэдээлэл өгсөн тий. Бүрэтэр ярьдаа гэдэг. Уран бүтээлчд маань найзыг маань уучлаарай ийм худалч хүн биш байдаг байгаа шүү гэнэ. Би ч нөгөө газар сайн мэддэггүй хүн шүү дээ. Ер нь бол тэгээд их жаахан бодолт юм аа. Газар нутгийн хувьд бол хөдөөний хүн болохоор хотод газар нутгийн хувьд их бодолдог. Тэгээд та эдгөө мораагүй шүү. Энэ ганцаараа лавика мораа авчлаа гэж бодох вэ. Тэгээ бас үзэж байгаа үзэгчд бас зүгээр ойлгоорой гэж. Газар нутгаа буруу хэлснээс болоод одоо миний буруугаас болоод уран бүтээлчд маань төгжрэлд ирж чадахгүй одоо яг төгжрээ зогсч л байгаа багшийн дэлийг гэдэг. Бурууд нь одоо энэ төгжрэл байгаа. Тий. Гэхдээ уг нь 2 цагийн өмнө хэдүүлээ энд гэдгээ мэдсэн шүү дээ. Тэгээд л бүгдээрээ нөгөө тэгвэл яаралтай гарахгүй л болохгүй юм байна. Тэгэл ажилч яг тарж явах таарсан. Тэгэл бүгд л наашаа гарсан байхгүй. Тэгээ багшийн дэд дээр яг нөгөө яг нэг тацдаг шүү дээ. Хэд төгжирдэг те. Тийм дээр бүр өлсөд бүр хотоод нөгөө хоол нэхээ салгантлаа өсөж исэн хүн байна гэд төгжирж исэн хүн байна тэнд. За сайхан тоглолт байна лээ. Дорнодод сумдуудад явах уу гэж байна. Дорнод сумдуудад явах уу гэнэ. Энэ тоглолтод маань ганц 2 уран бүтээлчд биш 10 гаруй уран бүтээлчд оролцож байгаа болохоор бүрэн бүрэлдэхүүнээрээ одоо яг үдээд сумдуудаар явхад бол бас хүндрэлтэй. Тэгэхдээ минь дамар Бориадныгээд одоо энэ жижиг хэмнэлтний төслийн хувьд бол аялан тоглолт гэсэн бас нэг сувг байгаа. Ер нь бол энэ тоглолт төслөө тий. Ер нь бол энэ минь дамар Бориадны гэдэг төсөл маань ерөөсөө энэ штэ. Гол зорилго маань одоо бид нар Бориад хэл аялал устж өгөө болж байна. Одоо устж өгөө болоход ойрхон хэл аялалд орсон байна. ЮНЕСКО-гоос одоо ийм судалгаагаараа судлаачид ингэж үтсэн байна гэж ярьдаг те. Яриад байдаг мөртлөө одоо эннийхээ тухай яг ингээд нийлж нэгдээд дөрвтэй арга хэмжээ аваад одоо Бориад хэл аялгаа зан заншлаа устж өгөө болохоос өмнө авч үлдэхийн тулд нэгдэж нийлж одоо яг дөрвтэй хийж байгаа юм бол одоо хараахан байхгүй орон нутагт одоо өөр өөрсдийнхээ хэмжээнд соёлын төвүүд маань одоо хуур одоо дугуйлан сургалтаараа явуулж илээдэг те өөр өөрсдийнхээ хэмжээнд ингээд
авчлахын тулд ингээд ажиллаж хөдөлмөрлөж байгаа. Тэгэхдээ битгэд одоо бүхэл бурайд хүний дотроо бодох зүйл нь бол нэг одоо шатанд ахиулж гаргаж чаддаггүй маа гэхэд бүгд одоо нийлж нэгдээд яг энэ байгаа төвшөнд нь дараагийн одоо үр хойчтой өвлүүлж одоо үлдээх одоо энэ л одоо үр хариуцлагын хүн болгон ухамсарлаасай гэж бодож байна. Ер нь бол тийм бол зорилго нь бол энэ. За тэгээд бид нар нөгөө үр хойч хүүхдүүдээ бид нар ч гэсэн шүүмжил ирдэг. Бурайдаараа сайн ярьж чадахгүй байна. Одоо бурайд уран бүтээлээрээ гардаж хийхгүй байна. Бурайд зан заншлаа та нар сайн мэдэхгүй байна гэдэг одоо ахмад үеэс маань шүүмжил ирдэг. Гэхдээ бидэрт өнөөдөр энэ бурайд хэл, энэ бурайд аялга гэд энэ зан заншил гэд өдөр болгон бидэрт харуулад ингээл үлгэрлээл одоо интернет сошиал орчин хөгжсөн үед энэ шүү гэж хараад үзээ суух кино контент нэвтрүүлэг тийм зүйл манай одоо Монголын хувьд бол маш их хомс. Тэгэхээр ингээд шүүмжлээ суухаасаа илүүтэйгээр бас нэг одоо энэ бурайд дуу шүү, энэ бурайд одоо нэвтрүүлэг шүү гэдгийг одоо харуулах бас нэг жижигхэн контент бэлдэх зорилго бас байгаа. Юуныхээ төслийнхөө хүрээнд. Тэгэхээр одоо энэ төсөл маань ганц ингээд нэг ассан гашиг ингээд асаад дунтрах биш 2024 он хүртэл ерөнхийдөө үргэлжилнэ. За тэгээ энэ тоглолт маань цаашаа энэ тоглолтод маань оролцоогүй маш олон уран бүтээлчид бас их дотроо гомдолтой байгаад байх шиг байлаа. Энд бас гомдож тонж болохгүй юм ингээд нэгээр дуусахгүй. Энэ маань ингээд олон шаттай олон одоо нэг удаа ингээд дуусчих биш ингээд системтэйгээр ингээд явагдах байсан учраас нэг удаагийн тоглолтод маш олон хүнийг одоо оролцуулах бас боломжгүй учраас ингэж тасалж хийж байгаа гэдгийг бас хэлмээр санагдаад байна. Энэ удаадаа одоо энэ 15 хүн, дараагийн удаа дахиад өөр 15 хүн, дараагийн удаа орон нутагт амьдарч байгаа ардын авьяаснуудаасаа бүрдсэн 15 хүн, дахиад одоо булган хөвсгөл, дархан уул, сэлэнг хинтэд амьдарч байгаа ардын авьяаснуудаасаа нийлсэн 15 хүн. За бүр цаашлаад хүүхдүүдээс бүрдсэн тоглолт эдэр гээ те. Энэ бүгдийг л одоо ингээд тус нь хийх. Үе шатаар явагдана гэсэн. Тэгэхээр бас хил гайлангоогоод ингэж мэл хоёр талын амьдарч байгаа бурайд хоёр хилийн цаана амьдарч байгаа бурайд төм байна те. Бурайд одоо хатуунар маань те байна тэдрийгээ нийлүүлсэн тоглолт гээд. За мөн тоглолтоос гадна одоо ер нь бол ахуйгаасаа бид бүхэн байгаагаар алсарч холдож илэн те. Одоо намар цагт гэлтэл өвс хадлан тэжээлээ яаж авдгаа одоо мартцсан. Тий зөөхөө таргаа яаж одоо бойлуулж гаргадаг бас мэдэхгүй харж үзээгүй ч хөвгтүүд байгаа. За мойлтой тас хойлсон тас гэж л яриад идэхээс биш тэрийг яг детальчилж яаж хийдгийг мэдэхгүй хөвгтүүд байгаа тий. Тэр болгоныг л одоо ерөнхийдөө практикаар одоо харуулах маркаар тийм үзэсгэлэн тэр гаргана гэж маш олон зүйлийг төлөвлөсөн байгаа л да. Энэ Мэндамбар брэдний төслийн хүрээнд бол тэгэл хамгийн сүүлд явж л одоо бүр том нэгдсэн тоглолт. За мөн бурайд төмнөөс гарсан алдар цуутай зон төмнийхээ танилцуулах одоо сурталчлах өдөрлөг гэх мэт зүйлүүд орсон байгаа. Ганц одоо ингээл дуу хураар ингээл цанмалдаад яваад байх биш. Бас нэг хүрээлэлээ жаахан өргөн болгоод 2 жилийн хугацаанд багаараа ингээд ажиллаад үзвэл бас ямар үр дүнд хүрдэг байх нь гэдгийг бас харах зорилготой. Учиргүй ингээл өстэй энэ жинхэнэ бурайд аялга гээл ингээл 100% биелүүлж чадахгүй одоо 100% нэг шатанд одоо гаргаж чадахгүй ч гэсэн одоо яг л байгаа төвшөнд нь ингээд нэг 5 жил 10 жил 20 жил байлгах юмсан л гэсэн хүсэл зорилготой тийм хүмүүс л байна гэсэн үг л дээ. Энэ яг төслийн эхлэл нь яг хизээ тавьчихсан. Хизээнээс эхэлсэн юм байна. Ер нь бол энэ бүр баг 10 жилийн өмнөөс яригдсан зүйл. Алтаргана гэдэг зүйл. Санаачлагч нь юм бэ? Санаачлагч нь одоо Доронтын театрын менежер Оцрон бит хоёр л юм л да анх тий. Анхал барай залуучууд л нөгөө алтарганд явж байсан. Тэгэл ер нь алтарганаас гадна дахиад ингээд вакцин шиг одоо ингээд дархлаагийн одоо ингээд үе шатаагаар дэмжих юм үйл ажиллагаануудыг бид нар хийж явах хэрэгтэй юм байна залуу хүмүүсийн хувьд гэж л анх ярилцаж эхэлсэн зүйл байгаа. Тэгээд урд нөгөө шинэхэн долонгууд цэсэлжийнхэн шинэхэн гэдэг жил болгон бурайд дуу хуурын одоо урлагийн тоглолт болж байдаг байх жишээтэй тэр сайхан шинэхэн одоо эмийн гол гэдэг тэр голынхаа ирэг дээр бүхэл одоо урд
ажиллаж амьдарч байгаа бүхэл бурайдын одоо урдаа барих алдартай дуучид хуурчид бүгд нийлээл нэгдээл тэнд дуу хураа явуулж идэг. Тэнд одоо урд дуурахтай юудэн малгайгаа өмссөн, цуваа өмссөн морьтой залуучууд, бурайдыг л хувцас өмссөн охид хүүхнүүд, басад бүрээдүүд тэгэл нэгдийн ундаатай ингээл сайхан төхөрг захаад гэж ярих юм уу да бурайдаар ингээл сайхан тойрог засаад л тоглолтоо игээл галын наадмаа хийгээл нэг тийм зүйлүүд ингээл тасралтгүй болж идэг байхгүй юу. Тэрэн шиг зүйлийг одоо Монголдо бид нар одоо хийх ёстой юм байна шүү. Хоёр том гүрэн дотор байгаа бурайдууд маань одоо уусахгүй тулд нэг ингээд дархлааг нь бас дэмжиж штэ тийм ээ бурайд өв соёлынхаа. Тэгэд үе шатаар ийм зүйлүүдийг маш их хийдэг. Одоо хойно ихтэл бурайд ТV байна. Тий маш контент үтэг сүүлийн үед хийж үйлдвэрлэж гаргаж байна тийм. Тэгэхээр л одоо ийм зүйлийг л Монголдо хэдүүлээ хийж явах хэрэгтэй юм аа л гэдгийг л анхал 10 жилийн өмнө л Алтарганд явж исэн баг залуучууд л Доронтой аймгаас Алтарганд нөгөө энэ чинь хойшоо явна шүү дээ. Нэлийн хол замд явна, хол замд одоо юу эсэг ярих вэ тий. Тэгэл тэгж л анх санаагаа гаргаж исэн. Тэгээд цагаан сараар хэдүүлээ хийнэ гэж нэг эхэлсэн. Тэгээд л бас нэг зах цааны хувьд ч болохгүй байсан юм уу. Тэгэл ерөөсөө л нэг ажил болж өгөхгүй байгаад байсан байхгүй. Тэгээ 2 жил ингээд ямар ч үйл ажиллагаа, ямар ч урлаг уран бүтээл байхгүй ингээд хүн болон дарагт хараад хүн болгоны нэг одоо уран бүтээл хийх хүсэл эрмэлзэл нь өмнөхөөсөө илүү их ассан байх гэж бодож байгаа. Тийм юу яасан богсын юм. Тэгээд нэг уран бүтээлчтэй санал хүсэлтэд тавьсан, хамтарч ажиллаж байгаа баг байгууллагуудаа санал хүсэлтэд тавьсан. Тэгэл ерөнхийдөө маш сайхан хүлээж аваад за энэ маань ерөнхийдөө ганц тоглолт биш. Ингээд цар хүрээгээ ингээд цаг явах тусмал ингээд нэмэгдүүлж явах хэрэгтэй байна л гэдгээл хэдүүлээ маш сайн одоо ойлголцсон гэх юм уу да. Одоо энэ Доронтод очих баг бүрэлдэхүүн байгаа шүү дээ. Одоо тоглол уран бүтээлчд юм баг. Энэ яг сая одоо энэ хотод болсон яг тэр бүрэлдэхүүнээр явж байгаа юм. Ер нь л хотод болсон баг бүрэлдэхүүнээр явахыг зорж байгаа. За тэгээ энэ хотод болсон баг бүрэлдэхүүн дотор маань бас хүүхэдтэй хүмүүс байсан тий шалтгаантай ар гэрийн одоо юу юм да хүүхдээ ороход хол замд бас 2 хоног явах болчих гээд шүү дээ тий. Ганц нэг хүмүүс маань бас үлдчихэж байгаа. Бус нь бол ерөнхийдөө 90% очно гэсэн үг. Уран бүтээлчдээсээ бас цацхаас нь сонирхуулах уу? За тий. Доронтод яг Улаанбаатар хотоос энэ тоглолтод оролцсон үндсэн бүрэлдэхүүнээс Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан жаргал сайхан Чингис, Неон самтлагийн дуучин соёлын тэргүүний ажилтан Мөнхөөгийн амар санаа. Тэгээд соёлын тэргүүний ажилтан одоо Бороод Нямдаваа гэж хүмүүс их мэдт юм да. Бороод дууддаг соёлын тэргүүний ажилтан Хинтийн Харьяат Нямдаваа дуучин. Хаан гинти чуулгын дуучин соёлын тэргүүний ажилтан Эрдэнэ Туяа. Хэлийн цэргийн дуу бүжгийн чуулгын дуучин Ариун Чимэг. За цагдаагийн сүлд чуулгын хөгжимчин Онон хамтлагийн ахлагч саксофонч Золбо. Их тоглолтоос их бач хэмжээсэн тий. Тэгээд залуу дуучин Шин Баяр. За тэгээд Доронт аймгаасаа Отсүрэн соёлын тэргүүний ажилтан дуучинд олгарч ав. За тэгээд оюутан Ариун Бат нар оролцсон. За тэгээд дээрэс нь миний бие хөтлөгчөөр оролцсон. За тэгээд Доронт аймгаас бас ардын авьяаснуудаасаа Доронт аймагт ажиллаж амьдарч байгаа уран бүтээлчдээсээ оролцуулаарай гэсэн санал бас маш их ирж байгаа. За тэгээд Доронт аймагт Дорн нутагт уран бүтээлүүд төрөө явж байгаа ардын авьяаснуудаас маань оролцсон. За тэрэн дотроо Цэрэнжав, за Ташвар сарын Харьяат, Бороод дууг одоо л яг л жинхэнэ натур, язгуур шин чанараар нь дуулж байгаа ардын авьяастан мундаг залуу байдаг. Бас Алтарган наадмуудад маш олон амжилттай оролцож ирсэн. Цэрэнжав маань оролцсон. За тэгээ хөгжим драмын театраас дуучин Ангараг гэдэг бас шин залууран бүтээлж байгаа. Ангараг маань оролцсон. За мөн Баян улс сумын соёлын төвийн хөгжмийн багшаар ажиллаж байна уу да. Эрдэнэ Баатар маань Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Эрдэнэ Баатар маань бас урилгаар оролцсон. Гэх мэт одоо уран бүтээлчид ардын авьяастууд маань оролцсон. За мөн Доронт аймагт өөрсдөө бурайд биш мөртлөө хүүхдүүдтэй хамтлаг болгоод нэг хөөрхөн бурайд дуу хуур заагаад бурайдын өв соёлыг бас түгээн дэлгэрүүлэхийн ажилд өөрсдийн гар бие оролцож байгаа
жижигхэн октын нэг хамтлаг байгаа маш Жижигчүүд хөөрхөн нугасаа ирдүүтэй. өөртөө сайн дураараа ингэ Сайн дураараа, хамтлаг тий. байгуулсан. Оо ямар хөөрхөн. Тэр октоодыг бас урьж оролцуулах чаа. Тий. Цэгчүүдийн зүгээс бас зохион байгуулагчийн хамтлагийн менежерийн зүгээс гэх юм уу? Оролцуулах боломж байна уу гэсэн санал тавьсан. Тэгээд яагаад болохгүй гэж тий. Бурайд биш мөртлөө энэ бурайд дуу хооронд дуртай хүмүүс маш их байдаг штэ. Тэдний нэг жишээ тэдний бас нэг хөөрхөн гол хандлага байна штэ тий. Нэг өдөр ингээд энэ бурайд ясны одоо яснууд дорн таймагт амьдардаг учраас бид нар бас энэ дуу хооронд бас бид нар ач холбогдох ёстой гэдгээ тэр хүмүүс манаас нь мэдсэн мэдэрсэн хүмүүстэй заа сургаж өгч юм гэдэг бол сайхан хандлага байхгүй юу тий. Бурайд харин тэр дууны аялгуу тэр үгийн утга агуулга нь айгүй гүн үнцгээ. Ер нь дандаа нөгөө эцэг их орны сэдвтэй байдаг баха тий. Тийм тэр онцлогоос нь бас нэг сонирхолтой. Ер нь янз янз та одоо түүхэндээ бол их хэлмэгдэж золон зүдгүүр нүүдэл суудал их хэлмэгдүүлэлтийг үзсэн тийм гашуун одоо түүхтэй зон том штэ. Тэгэхээр одоо яг тэр дээр үеийн натур язгуур өгөл уламжлагдаж ирж бидний одоо сурж дуулж байгаа одоо энэ дуунууд бол их тийм яг чи нэг тийм их холоос яг л тэр үнэн гингээд хилээд байгаа юм шиг санагддаг штэ. Тий, айгүй ойрхон бодог тий. Тэгээд одоо сүүлийн үед одоо орсууд маань нэг тийм страт pop чиглэлийн дуунуудыг маш их гаргаж ирж байгаа. Одоо орсууд шинэхэн бурайдууд маань Орсын бурайдууд шинэхэн бурайдууд маань бас их дуу хоорондоо маш их ач холбогдол өгдөг хүмүүс шүү дээ. Бараг л өдөр болгон шинэ дуу төрж идэг хэлсдэг байх. Нэг сонсоод л ийм шинэ дуу гарсан байна. Нэг сонсоод л ийм шинэ дуу гарсан байна гэж ингээл дуулж идэг уран бүтээлчт нь. Бид нар одоо харьцангуй жаахан нэг алгуур тайван байгаад байдаг юм уу яадгийг. Тэгээд тийм халах тал руу уран бүтээлчд маань их өөдөг тий. Тэгэхээр нийгмийн хандлага нь ер нь жоохон тиймэрхүү байгаад байгаа. Тий. Тий. Тэгээд зах зээлч гэдэг юм уу. Тэгээд нэлийн тэр халах зүгээр яг нэг цэвэр юу шиг юм. Нэг аяллагыг нь ойлгох хүн арай цөөхөн ч байгаа юм. Магадгүй тий. Одоо халах уран бүтээл одоо хийгээд төрөө явах бол хүмүүст бас амархан хүрэмж гэдэг байх тийм бүтээлчийн өөрийн бодож байгаа бодлого зорилго бас нэг өөр юм байна шүү дээ тийм. Тэр ер нь бол бурайд хорон хувьд бол ер нь тийм л дээ нэг тийм дээр үеэс уламжлагдаж ирсэн уламжлалт дуунуудыг артын дуунуудыг сонсож байхад л надад л тийм мэдрэмж төрөөд идэв. Нэг тийм холоос л нэг үнэн гэлэг зүрхрүүл хэлж байгаа юм шиг тийм мэдрэмж надад төрөөд идэг штэ. За тэгээд их уянгалаг тий. Тэгээд аав ээжийн тухай, нутаг орны тухай, нутаг орноо сансан, гэгэлдсэн аав ээжээ хайрлсан, дуулсан, хань ижлээ хүлээсэн, хүндэлсэн тий. Болцох юмсан одоо ядсны харалцаад ч гэсэн нэг өнгөрөх юмсан гэсэн одоо нэг тийм санагдсан хүсэл тэмүүлэлтэй одоо тийм л дуунууд л хөвчлэн байдаг болоо гэж миний л хувьд боддог шүү дээ. Бас өөр уран бүтээлчд маань нүгж бодож явдаг юм байгаа юм. Одоо ер нь яг тэр бурайд ардын дуунаас гадна яг юм сүүлийн үед шинээр зохиогдож гарч ирж байгаа дуу ер нь одоо яг манай Монголд бас одоо энэ орчин үеийн юм аягч гэдэг юм уу рок pop юм гэж гэдэг юм. Тиймэрхүү юм ер нь харьцангуй бага байна гэж сайн хэллээ. Тий, харьцангуй бага байна тий. Тий, ер нь яг тэр чиглэлээр уран бүтээл төрөвдөг хүмүүс ер нь хэвбэ. За одоо манай юуны төмрийн наран цэцэг гэдэг манай дорнтын цагаан уусмыг харьяат соёлын тэргүүний ажилтан дуучин наран цэцэг гэж манаас нэг хэсэг бол бурайд уран бүтээлээ барьж маш их шаргуу уран бүтээлүүдийг тойрвсан. Хоёрт цомог гаргасан байх бурайдаар. Тий. За түүний дараагаас Нямдава гэх нэрлэн. Нямдава нь бас олон сайхан уран бүтээлийг бурайд дуурайа зохиож олон хүртэл болгосон. Тэр дундаа одоо Цэнхэр талын дангина гэд дандаа нэг огт хөвгтүүдэд магтсан тийм сайхан аялгалаг дуутай. За тэгээд ая зохиогчдоос гэх юм бол Сэндэр соёлын тэргүүний ажилтны Сэндэр гэхэд одоо танихгүй хүн байхгүй дээ. Бас Монголдо урагшаа хойшоо маш олон дууны аялгауг зохиосон ая зохиогч. Урагшаа хойшоо гэдэг нь одоо шинэхэн бурайд руу, Орсын бурайд руу гэсэн үг тий. За тэгээд экспортлсон байж тээ. Экспортлсон. Шүлэг найргийн хувьд бол Самбогийн алтан цэцэг багшийг бас
нэрлэхийг хүсэж байна. Маш олон Брат дууны сайхан одоо үнүүхтэй шүлгүүд битсэн байдаг. Тэр нь бас уран бүтээл болоод хүмүүс сонсголонтой сайхан уран бүтээл болоо явж идэг. За тэгэл ер нь л тэгэл Брат л гаралтай уран бүтээлч болгонд л өөр өөрсдийн гэсэн тийм дуулдаг уран бүтээлтэй дээ. Гэхдээ нөгөө яг тэрийгэ барьж аваад ингээл араас нь ингээл яг зохиолын дуу ингээл гаргадаг шиг ингээл явсан шимтэн явсан цөөхөн болвол гэж бодож байна. Ер нь бол нөгөө бас их бие бинийгээ ч юм уу бариад хураач гэх юм уу одоо нэг жахан дэмжлэг муутагаас болдог болов уу гэж бас миний хувьд бас тийм үнцгээс хардаг. Зохиолын дуу жишээлбэл одоо зохиолын дуу гэдэг байгаа шүү дээ. Одоо нийтийн дуу гэдэг. Тий. Тэрийг бол ер нь ингээд сонсож байгаад бол одоо жишээлбэл FM радиогоор тийм үү. Яг ингээд нэг хідэн дууны дараа давтамжтай ингээд өдөрт хид дахин ингэж явуулсараад хүссэн үсээгүй тэр дуу ингээд танил юм шиг болчихдог. Хэдий зэн ингээд нөгөө дуртай сонсцсон юм шиг санагддаг. Яг тэрэн шиг ингэж хоногшуулах л ёстой юм шиг л байгаа юм да. Давтамжтайгаар ингэж байн сонсож шүү дээ тийм ээ. Тэгээд бас дээрээс нь маш гоё клипчүүлэл бас хүмүүсийн бас нөгөө харах юмд ч бас үрдэн хоногшин тий. Гэх мэт байдлаар бас уран бүтээлчтэй хүсэл илгэмээр байна гэж. Илгэмээр байна. Санал байна гэж. Манай Бородууч нэг тийм хүмүүс шүү дээ. Нэг тэгэл хамаг ингээд сэтгэл хөдлөлөө нүүрэн дээрээ гаргаад болсон болоогүй чи тэг чинь би ингэж яа гэж илэн талангуй ярихтаа нэг жаахан муу юм уу гэж би бодоод тийтээ. Тийг одоо дотроо л ингээ бодоод тэрийг ил гаргаж чадахгүй баярлж байгаа бол баярлж байгаагаа хэлчих чаддаггүй гомж байгаа бол гомж байгаа хэлчих чаддаггүй тэгэл за яах нь дээ гэсэн маркер ингээд их харьцдаг байдаг болоо гэж миний хувьд бодогдоод тий. Тэр ч утгаараа ингээд бие биенийг одоо нэг дэмжих тал дээр гэдэг юм уу. Тийм бодлого жаахан дутагтаад байдаг юм уу л гэж миний хувьд бодогдтээ. Уран бүтээлчдэд ч гэсэн бас энэ бэрхшээл ийм тулгарсан л их гэж бодож байгаа. Тийм бас байдаг юм тий. Тэгэхээр одоо ингээл нөгөө сайхан ярилцаал одоо энийгээ одоо дэмжээд ингэчих юм бол энэ маань одоо чийсний сайхан уран бүтээлч болох нь те. За энийгээ жаахан ингээд түлхчих юм бол энэ маань ингээд нэг бариада төлөөдөд явчих нэг сайхан жүжигчин гарах нь те. За одоо албан тушаалаар ярихчихсан энэ маань ингэчих юм бол нэг сайхан дарга сайд гарах нь те гэдэг юм уу те. Тийм нэг одоо харах харцагны бодлого гэдэг шиг тийм бодлого байх хэрэгтэй болоо гэж бодоод байдаг шүү дээ. Миний хувьд төслийн өрөөнд одоо бас яг энийг ингээд бас нэг тодорхой хэмжээгээр төлөх тийм ээ. Тэгээ бол бас нэг тодорхой ямар ч байсан маш их амжилттай үр дүнтэй байх хаа энэ төсөл. Тий. Үр дүн гараасаа л гэж маш их болж байна тийм. Тийм чинь. Тэгээд энэ тоглолт үзэж байгаа үзэсгэлэнд оролцож байгаа энэ хамрагч байгаа хүмүүс маань үзэгчид маань бураад дуухаар маань ийм сайхан байдаг үлээ, ийм нандин байдаг үлээ. Бид чинь одоо ингээд бахархах ёстой, дээдлэх ёстой, хүндлэх ёстой ийм сайхан өв соёлтой зон төм бидлүү гэдэг одоо нэг баххан ч гэсэн сэтгэл төрөөд тэрийг одоо оюун ухаандаа ингээд сэвэлж үлдчих чадчихлаа л одоо энэ тоглолтын энэ төслийн маань үр дүн л тэнд орших байх гэж бодож байгаа. Тийм шүү дээ тийм ээ. Тэгээ бас тэндээс бас хараатай одоо энэ маань яах ёстой вэ? Энийгээ бид яаж дэмжих ёстой вэ гэдгийг бас тэндээс бас хүмүүс маань олж хараасаа гэж бодож байгаа бас. Тийм. Дээрээс нь бас өөрсдөө дэмжлэг хэрэгтэй тийм ээ. Өөрсдөд нь бас дэмжлэг, өөрсдөө бас нэг дотроо бас нэг төлөвлөгөө боловсруулсан. Түүнийг яаж гаргахаа, яаж хэрэгжүүлэхээ мэдгүй байгаа хүмүүс байвал бас тухайн өдөр бас тэ цуглараад, ярилцаад, бодол саналаа хуваалцаад бас өөрсдийнхөө боломжийн одоо хаалгыг үүдийг бас нэг боломжтой байгаа тийм. Тийм. Нээлттэй сайхан ярилцаад. Тийм. Хүн болгоны санаа өөр, хүн болгоны саналаас авах ч юм байна, гээх ч юм байна тийм. Одоо нэг бүгдээрээ яриул буруугүй гэдэг шиг бүгд сайхан ярилцж л энэ маань одоо үр дүнтэй гол зорилгоо тодорхойлж тэндээс үр дүнд хүрэхин төлөө явна гэсэн үг тийм. Тэрнээс ганцаараа энэ тэнд ингээл цугурч явж байгаа бар шиг тийм ганцаараа ингээл би ч юм хийж гэн, би ч юм хийж гэн гэж амбицлал ингээл яваад ах юм бол одоо үр дүн гарахад бол гарахын хувьд гарах байх л та. Гэхдээ маш их цаг хугацааг туулж, маш их одоо шантрах одоо бэрхшээлийг туулж одоо үр дүнд хүрэх ба. Тийм үстэй. Энд нэг гоё үг постлсан байсан шүү дээ. Би тэрийг чи бүр ингээ олзуурхал. Бигээр явбал жим гарна, бидээр явбал зам гарна гэдэг энэ сайхан үгийг бас энэ цахим утсандаа бичсэн байсан. Би энэ чинь бүр айгүй олзуурхаад ингээл байн. Ямар гоё үг вэ гэж уншаад байгаа байхгүй юу? Тий. За ингэсэн штэ нөгөө түрүүн бас нөгөө үзэгчээс нэг санал тавьсан байсан хүсэлт.
Бүрээдэр яриач гэд тийм. Тэгэхээр одоо тоглолтынхоо нөгөө нэг буулгах газар нөгөө одоо мэдээлэлээ яг бүрээдэрээ бас нэг үзэгчтэй ахаад мэдээлэл өгье тийм. За минь дамар би нэг микрофон холдуулаад байна. За энэ мэдээлэл өгөхөөс өмнө бас хамтарч ажиллаж байгаа байгууллагуудад дуртай гэж бодож байна тийм. За би тэтийг ингээд очиход очлоо шүү гэдэг одоо энэ мессеж саналыг Дорнот аймгийн соёл урлагийн газар Монголжав даргатай соёл урлагийн газар Наранхуу захиралтай хөгжим драмын театрын хамт олон маш сайхан хүлээж авсан. Одоо тэгээд одоо ирэлгүй яах вэ? Бариад одоо төмний одоо сор болсон уран бүтээлчд гэж та бүдэг бид нар харж байгаа. Та бүхэн маань нэрээ Дорнот аймаг дээр сайхан тоглолтоо толилуул үйл ажиллагаа сайхан ингээд зохион байгуул бидний зүгээс одоо бүхэл одоо туслах боломжтой бүхэл зүйлээр бид бүхэн тусалж хамтарч дэмжин ажилланаа гэсэн саналаа бол хэлсэн. Одоо тэгээд тэр одоо дэмжин ажиллаж байгаа ажиллагаанч бас эхлээ явж байгаа аймагт тий. За тэгээд Монголжоо даргатай боловсрал соёл урлагийн газар болон Наранхуу захиралтай хөгжим драмын театрын хамт олонд баярлалаа гэж хэлье. За мөн Дорнот аймгаас улсын хурлд сонгогдсон улсын хурлын гишүүн сэргэлэн түүний ажлын албанд бид бүхэн бас саналаа хөргүүлсэн. Аливаа үйл ажиллагааг зохион байгуулалтын зардал гэж тодорхой хэмжээний зүйл гардаг тийм ээ. Уран бүтээлчд маань очиод байраа сахуулаад очиж ирэх замын зардлаа сахуулаад тийм ээ. Алийн болгон бид бүхэн одоо карманаасаа гаргана, алийн болгон нөгөө билетний орлогоос олно гэдээ яг хүн үзээч үгүй ч гэдэг зүйл байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр ийм үйл ажиллагааны зардал ингэж гаргаж байна гэдэг саналыг хөргүүлсэн. За улсын хурлын гишүүн сэргэлэн одоо түүний ажлын албаныхан бас маш одоо ойлгож маш сайхан ажил санаачлан зохион байгуулж байна. Өмнөх удаа үйл ажиллагаанд бид бүхэн ингээд оролцох хэрэгтэй байсан боловч ажлын шаардлагаар томилтоор явж байсан болохоор ингээд оролцож чадаагүй. Одоо дараагийн үйл ажиллагаанд бид бүхэн одоо хамтарч ажиллахад хязээд билээ гэдгийг илэрхийлсэн. Бас орон нутагт одоо тоглогдож байгаа аялын тоглолтын орон нутагт тоглогдож байгаа тоглолтод үзэсгэлэн худалдаа үйл ажиллагааг маань дэмжиж ажиллана гэдэг бас саналаа илэрхийлсэн байгаа. Дэмжиж ажиллаж байна. За мөн Хөх Монгол брендинг хэвлэлийн маань зардлыг одоо тэр чигээр нь тэглэнэ гэдэг маань маш одоо том дэмжлэг тийм. Хөх Монгол брендинг гэрэлт захиралтай Хөх Монгол брендингийн хамт олон баярлалаа. За мөн мэдээллийг одоо бүхэл боломжит сугаар бид хүнтэй хамтран дамжуулж байгаа болоод цэг юм байна. Чайлсан цэг юм байна хамт олондоо баярлалаа. За мөн Дорнот аймагт орон нутагт болохоор шин сууг одоо дэлгэр гэж ярмал хүмүүс илүү сайн тань да. Дэлгэр шин сууг бас бид хүнтэй хамтарч ажиллагаа илэрхийлсэн байгаа. За гэх мэт байгууллагууд ажлын албаныхан бид бүгдийг дэмжин ажиллаж байна. Бродын өв соёлд одоо хүндэтгэл үзүүлж бид бүхний ажлыг хамтран одоо дэмжин ажиллаж байгаа бүх байгууллагуудаа маш их баярлалаа гэдгээ хэлье. За тэгээ уриалга юугаа хэлээд нэрээ хэлээд лайв өндөрлөе те. Үзэгчд маань чи явах байх шиг байна. Мэдээлэл одоо нөгөө бүрээдэр тийм. За тийм. За одоо мандэ ханаашилж гэхэн минь дамар бриадны концерт наад 2022 оны 4 харай 2:18 цагт Дорнот аймагт хөгжимтэй драмын театрын тайз дээр тоглогдох наад гаргах байна вэ? Тэгээд Дорнот аймгийн Бриад дуу хуурт дуртай үзэгчд түмэн болон Бриад сон олно бид хүндэтгэн урьж янавч. За ба тэр өдрөнөө болоход үзэсгэлэн худалдаа гарах тренд ба болтод хаваа дарагтыг гэж танада урьнавчээ. За тасалбарын үнэ нь 20,000 төгрөг. За тэгээд тасалбар баасан гаригаас эхлээд борлуулалтанд гарах нэ. Хүргэлтээр нэр яаж захиалах вэ? 9991 11 88 48 42 99 58 24 гэсэн дугааруудад захиалгаа өгж болно. За мөн аймагт ямар төгжрөл гэж байх юм биш те. Ер нь бол кассан дээр очиод өөртөө сайхан тухтайхан нөгөө схемээ суудлынхаа схемийг харж агаад те. Аль нь гой суудлын тэрийг хараа сонгоод авцсан бараг л хамаагүй илүү байх гэж бодож байна. Тэгээ уцаар захиалгаар чинь тэр гой суудлаа энэ гой л суудлаг гэхээс ш манайхан чинь тэдийг авъя гэж хэлж чадахгүй шүү дээ те. Тийм болохоор өөртөө яг кассан дээр очиод захиалгаа өгөөд эндээсээ ингээд авсан хамаагүй л өөрсөнд нь илүү дээр байх болов гэж бодож байна. Төгсгөл нэг юм асуучих. Энэ одоо Дорнотод
Дорнотын театрт тоглолт маань Дорнотын ямар нэгэн хэвлэл мэдээллийн хэрэгслэр одоо телевиз юугаар гарах уу, пэйжээр ч юм уу суугаар лайв дамжуулагдах юм болоо. Одоогийн байдлаар бол яг тэгж шийдсэн юм бол байхгүй. Гэхдээ ямар ч хэлсэн тоглогдсон тоглолт болгоныгоо дүрс болгож бид хүн одоо авж байгаа. Тэгэхдээ гол нь тэр манаас дуу шумны асуудал буцаад нэг үзэгчд хүрэх талаасаа яг амьдар тоглож байгаа тэр мэдрэмжийг тэр хүмүүст өгөх одоо тийм боломж олцсон таарах болж байгаа гэж бодож байна. Тийм яг үнэн. Тэгэхээр та бүхэн ерөөсөө боломжийг алдалгүй яг театр дээр нь ингээд нүр тулсан тий амьд харилцаанаас тэр сайхан дуутай, хууртай, дурсамж дүүрэн өдрүүдийг хамт өнгөрүүлээрэ гэж бас бидний зүгээс хүсье. Тийм ээ. Амьд тоглолт гэдэг чинь цаанаа л өөр штэ тийм ээ. Огших үед нь огшиж, алга тачих үед нь алга ташиж, бахархах үед нь бахархаж, шүүмжлэх үед нь шүүмжилж одоо сууна гэдэг болоо та сайхан штэ тий. Тэр дундаа энэ Улаанбаатар хотоос зориод 10 гаруй уран бүтээлчид нэг дор цуглаад очиж шин гэдэг бол бас ховор тохиолдлох гэж бодож байгаа. Тэгээд дээр нь хажуудах зэрэглэлүүд одоо хажуудах үзэгчдийнхаа бас нөгөө эмоцийг бас хуваалцсан тий. Тэгэхээр бүр илүү эмоц Маш сайхан одоо халуун дотн тоглолт болох байх гэж бодож байгаа. Тэгээд цаг хугацаа маань одоо өнөөдөр чи би нөгөө эдийг морих шахуу ганцаар ирэлээ бичлээ шүү дээ. Одоо тэгээд нөгөө уран бүтээлчтэй маань цаг хугацаа болох юм бол бид хүн дахин одоо лайваар уулзна, мэдээлэл өгнө. Ерөнхийдөө тоглолтынхаа одоо процесс ямар хөө явагдаж байгаа талаар үйл ажиллагааны процесс ямар хөө явагдаж байгаа талаар бас мэдээлэл удаадараа өгөөд явна. Тэгээд төгсгөлд нь хэлэхэд бүгдээрээ 4 сарын 2-нд 18 цагаас Дорн аймгийн Алтан гадсад Хөгжимтөр аймгийн театртаа бүгдээрээ халуун дотн сайхан баяр хөөртэйгээр баяртай цолтойгоор уулзалтъя гэж Дорнод тийм үзэгчтэй Брадо хуран дуртай төмөн олноо Брадзон олноо одоо хүндтгэн урьж байна. За бид ч бас одоо үзэгчдийнхаа одоо энэ хотод үлдэж байгаа бусад одоо бусад нутагт байгаа. Тэгээ одоо сэлэн одоо бусад хорон нутагт байгаа Брадзон олны өмнөөс та бүхэнд бас энэ мундаг юм төслийг хэрэгжүүлж байгаа хамт олонд өндрөөс өндөр амжилтыг бас хүсье. Тэгээ эргээд маш сайхан өндөр үр дүнтэйгээр эргээд бас уулзцгаана тийм ээ. Тэг төслөө одоо дүгнэжтэй хэдүүлээ 2024 онд. бас нэмж хэлэхэд нөгөө Хинтээ аймгийн Дадлаас, Дорн аймгийн Цагааваас, Давшилараас, Баяулаас ер нь Брадд сум Браддууд амьдардаг газраас орон нутгаас нөгөө 25-26 мянган тоглолтод маш их хүн ирж хамрагдсан байлаа штэ. Дархан уулаас зорж ирсэн. Дархан уулаас такс захаалъя гэж ярьж байгаа жишээтэй. За Хинтийн Дадлаас ярьж байна. Тэдэнд одоо хүний такс авъя гэж орон нутгаас маш их олон хүмүүс холбогдож одоо ирж Улаанбаатар хотод ирж үзэж сонирхож сэтгэл өндөр буцснаа бас илэрхийлсэн. Дорнтоос өөр аймагт очих. Одоо ер нь бол аялын тоглолт гэсэн нэг маршрут байгаа. Гэхдээ одоо бас цаг хугацаа маань яаж таарах нь ер нь л тэгэл боломж бололцоо гарч ирэх юм бол бид хүн очиж одоо Брадд ухраас сурталчилгаад үнэхээр татгалзах зүйл байхгүй. Олон газар очиж тоглож, олон хүмүүс дархлаа суулгах тусмал энэ одоо төслийн маань үр дүн тэнд жоохон боваршиж байгаа хэл гэж бодож байгаа. Тэгээд нөгөө нэг хэлэх гэж байгаа зүйл маань Улаанбаатар хотод болоход орон нутгаас хүмүүс ирж ингэж сайхан халуун дотн хүлээж ирж хүрэлцэн ирж оролцдог шиг Улаанбаатар хотоос, Дарханаас, Сэлэнгээс одоо юу Хөвсгөлөөс, Булганаас те Браддууд маань сайхан ингэж баг бүрдүүлээд Дорнтод очиод Дорнт нутгийн Брадд түмний аж амьдралыг үзэж сонирхонгоо Дорнт нутгийн бас хөгжил дэвшилттэй очиж танилцсангаа ингээд Дорнт нутагт маань очиж бас бүгдээрээ Браддууд маань болон Брадд ухартай зан олон маань бас үзэж очиход одоо үзэхээр очиход нээлттэй шүү гэдгийг хэлье. Гоё урилга байна тийм ээ. Бусад орон нутгаас энэ тэндээс зөвлөрөө. За энэ сайхан урилгаараа өнөөдрийнхөө энэ шууд ярилцлагаа өндөрлөе да тийм ээ. Тий. За дараагийн одоо ярилцлагууд уран бүтээлчд маань цаг зав гарч ирэх юм бол цагаа товлоод Facebook дээр одоо зар юм аа. Одоо юм чи амар болсон шүү дээ. Facebook-ээр л ингээ сайхан интернет сошиал арчнаа л вэнд ингээ зар мэдээ хүргэж идэг болсон. Урилга хүртэл гэж явуулдаг болсон байна тий. Цаг хэмжээ нэгдүгээрт хоёрдугаарт цаг юу яаж цаг орон зай тий шалтгааллахгүй ингээ бие биенийг ойлголцдог болчиход байгаа. Тэгэхээр одоо бас намайг ганцаараа суугаад байхад хүмүүс гайхчихж магадгүй нөгөө хэд нь яач вэ гэж бодож магадгүй. Тэгээд одоо миний буруугаас болоод газар нутгийн байршил хаяга буруу зааснаас болоод бусад уран бүтээлчд маань одоо төгжрөл сатаад ирж амжаагүй ирж л яваа байх одоо тэгээд нэг цаг лайв хийчлээ ингээд одоо лайв энд хүрээд өндөрлөхөөс одоо аргагүй болов гэж бодож байна. Тэгээд миний буруугаас болоод бусад уран бүтээлчд маань ирж
энэ удаа оролцож чадаагүй шүү гэдгийг дахин хэлье гэж бодлоо гинт. Гэхдээ дараагийн удаа хамтдаа оролцсон үү? Тэ дараагийн удаа одоо нэг болох газараа мапангу сайн зааж агаад уран бүтээлчтэйгээ лайв хийнэ. За бит хоёрыг анхааран үзсэн үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Үчиг сайхан өнгөрүүлээрэ, сайхан амарцгаагаарай. Дараа эргээд уулзтлаа. Түр баяртай.